Засагт хааны дампил банз. Лодой дамбын тунгалаг тамир романд луу гүний баян итгэлтийн ганц хүү хонгор шилийн сайр болох юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөдөж зүүд нойрондоо хүртэл даргангийн шилийн богдуулан дээр гарan цахиур төмөр царцаа намжилт тороо банд тогос чүлтэн дампил банз дансран чирэгдэл хэмээн доржигнуулсаар тангараг өргөж байдаг үлээ. Ийхүү ном зохиолын баатрын зүүд нойронд хүртэл нэрэн дурдагдан гардаг шилийн сайр дампил банз гэгч 1950 он хүртэл амьдарч байсныг олон хүн гэрчилдэг юм. Энэ тухай Говь Алтай аймгийн Харьяат их мянган овогт Жанцангийн жаахан болдог үлэгтэй. Би дампил банзын талаар нутгийнхаа хөгшдөөс болон өөрийн ээж Ядмын Бадам гарваас их асууж шалгадаг байлаа. Буурлуудынхаа ам хэлийг нь суглах нь холгүй шалж байсны хүчинд дампил банзыг амьд цэрүүнд нь уулзаж явсан Рахчаагийн бэгц дампилын өргөмөл хөө Жоног Цэдэн Дамбаагийн үр удам болох өнөө цагийн томоохон бизнесмен Гомбын профессорн өвгөний голын зээ хар хацарт хэмээх Дамбатаржааг ихнэр Бямбчав нарын сургийг гаргаж байсан юм гэж үлээ. Ингээд тэдний дурсамж яриаг үндэслэн хошуу нутгийнхаа сайн ярийн тухай хүүрнсэн жаахан болтын яриаг сэрүүлээ. Бэгцгуутай уулзаж дампил банзын тухай асуухад тэрээр 1940-од оны үед дампилгуутай нэг их сайхан хожилж үлээ. Тэр бээр надад буянтай айлын адууг будантай уулын оройд хураачгаад эргэн тойрноо дурандаж байсан өдрүүд олон байсан. Урд нэг удаа намрын ихэнх сарын дундуур хан хөхий тийш хүлхийн жолоо заллаа. Тэгээд их сайхан төөжгтэй халиун адууг сөрөгтэй хамт нутгийн зүг өдөр шөнөгүй хөөсөөр байгаад авчирсан юм. Тэр халиун морь үргэлж адууны захад хөрвөн гүн хар алхаатай сугандаа гуурстай юм уу гэмээр маш хөнгөн шалмаг хурдан морь байж илээ. 3 жилийн дараа нэг өдөр унаас ойлгыг нь тааруулж байгаад халиуныгаа унаад нутагт нь очиж том цагаан гэрийн гадаа буулаа. Гэрийн гадаа эсгий хийж байгаа бололтой хүм малын хөл ихтэй байв. Тэгтэлч нэг залуу уяан дээр байсан миний халиун морь руу нүд унгаад эргэн тойрон хараад л байгаа харагдав. Би ичгэр дотор юу болох бол доо гэж бодоод цэрт хийж суулаа. Гэрийн эцэгтэй миний өмнө арх дарс эдээ будаа өрөөд дайлангуй янзтай байв. Удалгүй морин төврөгөө нижигнэж хүмүүс хөвий хаяавалж гэрийн дотхоор бууз ухын гараа өрг гэсэн дуу гардаг юм да. Би ч сандарлаа. Ийш тийш хартал орон дээр өлгийтэй хүүхэд хэвтэж байна. Тэр хүүхдийг шүүрч аваад хутгаа суглан хоолой орчинд нь бариад за хөгшин толгойг залуу толгоогоор сольчих уу гэтэл авгаа хүүхнүүд уйлалдаж бөөйн боллоо. Тэгсэн удалгүй гэрийн хаалга онгоож нөгөө халиун морилоо нүд унгаад байсан залуу та морио ав гэд халиун морины мэнд цулбурыг өглөө. Би ч та нар надаас холд гэж хашгирсаар гэрээс гарсан. Хүмүүс ярагдаад хүүг минь өгч хайрлаач өршөө гэж мөрөд сөхрөөд сүд болж байлаа. Би тэр хүмүүсийн дундуур хүүг тэрвэрсээр мориндоо мордуудаа ташуурган ухс гэж үлээ. Халиун морь минь тоос татуулан талихад морьтой буутай хүмүүс миний хойноос цуурсаар илтсэндэ. Халиун минь хитэн саахалтын зайтаар тасарч хүмүүсийн бараа тасрах үед би морьныхоо амийг татаж хэсэг зогсоод хүмүүсийн бараа бүртэлцэн тоос нь харагдаж эхлэхээр нь нөгөө нь ялах хүүг үнсээд хит утганаасаа 10 лангийн эмбүү авч бугуунд нь зүүж орхиод мориндоо мордон ташуур өгч үлээ. Ингиж нялх хүүхдээ ачаар амиа аврагдаж байсан да гэж яриад санаа алдсан юм. Тэгснэ тэр үед манайх хойд цахиурт байсан юм. Гэрийнхээ гадаа буух үед төмөр дөрөө хангинаж аргисэн хийгээд халиун минь пид хийтэл савж унсан да. Хожим сонсох нэ миний хойноос хар архиар сэржим өргсөн юм бэллээ. Морь минь өгөхөд би их л гутарч нүдний нулимс аяндаа бөмбөрч халиуныхаа толгойг дэвэрч мөнчих гашуудаж үлээ. Их эвгүй байсан шүү. Түүнээс хойш муу үлээс татгалзаж ариун шудраг хөдөлмөрийг эрхэмлэх болсон гэж хэлээд гунигтайгаар шүүрс алдан дуугаа хурааж үлээ. Бас нэг удаа хууч хөрж байгаад залуу цагт шилийн эргэж явахдаа завхны шоронд мөн ч олон удаа орсон доо. Нэг удаа олон бодын хэрэгтэй цаад сонсч үзсэн юм. Шүүхийн дарга танд эцсийн хэлхүүг байна уу гэдэг юм байна. Би жаахан бодсноо. Мөнхөрөх толгой биш өнхөрөх толгой. Мөнгөн толгой биш ясан толгой гэж хэлээд эр бор харцаг жигүүрхэндээ хүчтэй идэр залуу насандаа даанч ажиггүй явжээ хэмээн дуулаад ам хэлтэрч явсан юм шүү гэж хэлээд нуг хөрчүүлээ. Мөн нэг удаа 1947 оны үед сумын сургуулийн бариатай гэрээс туураг алдагдсан юм. Тэр хэрэгт 1-рувагийн Нанжижав гэдэг эр холбогдсон байв. Сумын захиргааны урд жижиг гэр бариад Нанжижавыг хорсон байлаа. Би тэр гэрт ороод
Чи ямар хэрэг тариа вэ? Сургуулийн туураг авсан чинь өний юм уу гэж асуутал Нанжиж ав тийм гэж сулхан дуурч байна. Би тэгэхээр нь чи муу хан дээр тохох эсхийн хэрэгтэй ингэж төмний булаа болж байхаар ханан бүхтээ ат хагалбар дэлтэй атны хэрэгт суух нь яасан юм бэ гэж хэлээд алгадаж орхив. Тэгсэн чинь хүн зодож танхаарсан кэргээр өнөө Нанжиж автагаа хамт хоригддаг байгаа. Үгүй бас хатуу цаг байсан шүү гэж хэлээд залбирч байлаа хэмээн дурсан юм. Дампил Банз их сайхан эсэргдэг хүн байж халах дөрвөн аймаг дөрвөн ойрдод хазаар гүйлгэж азаргаар надуу хөөж зам зуурын ядуу ардад тараан явсаар хэдэн толгодын цаанаас эсгэрэн ирэхэд Дампил Банз ирж байна гэж нутгийн ардууд таньдаг байжээ. Нэг удаа Дампил Банз ардуудад буян хийнгээд усан зүйлийн хүрээний одоогийн тонхилсон жасыг тонхоор бэлтгэж 2 сая морой сойж байгаад битүүний орой хошуу ноён Баатар банд орж битүүлээд тэр чигээр усан зүйлийн хүрээний зүг мордож шүнжин явж жасыг ухаад үүрээр нутгийн ардуудын тотгон дээр хадаг юмбүү тавьж явсаар нар мандахад хошуу ноён Баатар банд очиж залгажээ. Сар шин өнгөрөх үед усан зүйлийн хүрээний жасын хөрөнгө алдагдсан гэдэг шуугаан тарж ойр хавийн хошуудын сайн эрсийг сэжиглэн дуудаж шууд л хар гэрт хоржээ. Тэгтэл Дампил Банз намайг гэрчлэх хүн байгаа. Манай хошууны захирагч Баатар бантай нүүрэлд гэж мэлзэж байгаад гэрчлүүлсэн бөгөөд Баатар бан зүйлийн хүрээний их гисгүүтэй уулзаж оройн надтай битүрчгээд өглөө дөнгөж нар мандаж байхад өглөөний нар битүү босч дадсан босоо заяат сайн ирсэн ясаар хэдэн өртөө газраас хамгийн ихэнд ирж залгсан гэж нотлон Дампил Банзыг хар гэрээс гаргаж байсан аж. Дампил Банзын тухайд дурсамж араас эрүүлхийн ялдамд түүний уугуул нутаг Засагтхан аймгийн Баатар бангийн хошууны тухайд өгүүлэх хэрэгтэй болов. Энэхүү хошуу нь эзэн богд Чингис хааны удам жалаар гэрсэн цайс улбаатай цэрэг дайны хар сүлдийг үе дамжин дахиж байсан нутаг бөгөөд хошуу ноён сой захирагчийн Базарвайн нь залуу зандан наснда богд хаант засгийн үед нийслэл хүрээний цэргийн захирагч бүх цэргийн дэд жанжнаар тохоон томилогдож явсан төрийн томоохон зүтгэлтэн хүн юм. Ер нь Баатар бангийн хошуу нь халах дөрвөн аймаг болон өөрлөгч хошууд дөрвөн ойрдын ихэстэйдс баяд ноёдууд манч хятадын пүүснүүдийг тон дээрэмдэж ханан бүхтэй ат хагалбар дэлтэй агтуудыг сүргээр нь хазаар гүйлгэж авсан олон сайн эрчүүдийн өлгийн нутаг байлээ. Тэднээс дурдвал Охтор цэнхэр дэлгэр муу хүү хэмээх нагч Раднавазар ихэр шар хэмээх шархүү соотон сүх цөлх аяа буюу Сэтүв баяны ганц хүү Чомбол зэрэг шилийн сайн эрчүүд байжээ. Эдний зарим нэгнийх нь тухай нутгийн ард түмний дунд домог мэт яриа их байдгаас цухас дурдмаар санагдлаа. Охтор цэнхэр дэлгэрийг хулгай хийгээд байхаар нь хошууны тамгийн газраас барьж хорхоор болжээ. Тэр аргагүй баригдхаа мэдсэн болохоор өгсөн мэт хэвтэж байна гэнэ. Хөөцөлдөж явсан хүмүүс ирээд хамар дээр нь хомоол тавьж унгаалаад хараад байж. Хамар нь түлэгдэж цэвэр үсрэн писхийн хагарахад үртэл Охтор цэнхэр ер хөдөлсөнгүй гин. Тэгэхээр нь төшмлөө түүнийг босгоод Баатар бангийн хошуунд нэг ийм сайн ир байхад яах вэ гэд явуулсан гэдэг. Нагч Раднавазар гэгч сайн ир нь нэг харахад хамаргүй олчихсан давхиж явдаг, нэг харахад хамартай олчихсан давхиж явдаг, улаан дээл нь саарл олчихдаг, эсвэл яах аргагүй эмгэн болчихсан бэвэж явдаг элтвтэй нэгэн байсан гэдэг. Говь Алтай аймгийн Баян улс сумын нутаг замын худаг адуун жулуугаар нутгалдаг байсан энэ сайн ир явдал суудал нь мэдэгдэхгүй. Яриа хөөрөө нь цэцэн цэлмэг, хошуу өртөө дамжин 8 арилжаа хийдэг, хулгай худал мөрөтө тоглоомонд гаргуу нэгэн байсан гэдэг. Нагч Раднавазар олон бодын хэрэгтэй улаастан шоронд хоригдож байгаад оргожээ. Гудамжаар хуйгууд явж байгааг харсан Раднавазар гудамж тойронгуудаа хамраа чигчгээд дуу аялаа цууж байж гин. Хуйгууд түүнийг харчгаад хамартай бол өнөө гайхал гихсэн. Үгүй бас ийм адилхан хүн байдгаа гэж шогшроод өнгөрч байсан гэдэг. Мөн ихэр шар шархүү хэмээх сайн ир хошуу нутаг дамнан хазаар гүйлгдэг байж. Нэг удаа тэрбээр эмнэг хангал морь унчсан баян уулын бэл шарын гол гангат бадархаагаар нутагтай баян хүний ганц хүү ядам гэгчийн хотайлд бууж танахаас алс хол явах аяны богцны хүн савандаа гэж аарчээ. Баян ядам аргагүй л юм үзэж нүд тайлсан цүлхэр байсан болохоор чаддаг юм бол буурлын маань болохж байгаа буянаас аль олигтойг нь шүүрч аваад явтаа гэж. Тэгтэл ихэр шарлхан морныхоо цав руу гараахийн болгуулж хар хурдаар нь давхиулан бэлчиж яваа хонь зүрэг рүү дайрч ороод хулсан ташуураар хоньны хоншоор дээр цохиж цоройх мөчт нь шүүрч аваад явж байсан гэдэг.
Энэ яриаг Баян Ядмын Галын зай Барын мах бариад гэж буянтай буурал өгүүлсэн бэлээ. Дашрамд өгүүлэхэд дээр хальт дурдаад өнгөрсөн Чингисийн хар сүлтийг Засагтхан аймгийн Тарганбаатар вангийн хошууны гол хийд Нуур могоон хүрээнд 1930 он хүртэл тусгай гэрт харуул хамгаалттай дахиж байсан бөгөөд 1937 онд дотоод яамны ажилтан Намсараж авгигч завхны улаастай руу авч яваад сураг тасарсан гэдэг. 2010 онд Говьалтай аймгийн Баян уул суманд хар сүлтийг хуучин ном журмаар нь аль бие осоор тархин сэргээж наадам хийж сувын төвийн хийдэд тагсан билээ. Мөн хошуун ноён Баатарван Базарвааны хүрэл хөшөөг босгож сумын төвийн төв цэцэрлэгт байрлуулж гэгэн дурсгалыг нь мөхчүүлсэн юм.